За их оронд минь хулгай нүрлээд хулгайлсаар л байна. Урдуур сууж байгаа бүх хүмүүс 9 жилийн туршид би та нарын хулгайг ирсэн. Тэр хулгайг өнөөдөр 2 хуваагдаад нэгнийхээ хэргийг хаах болох, нуух болохдоор бүгдээрээ ярьж эхэлж байгаа шиг байна. Жиддөөгийн хулгай, төсвийн хулгай, тендерийн хулгай, хөгжлийн банкны хулгай, ковидын хулгай, төмөр замын хулгай, автобусны хулгай, нүүрсний сериал хулгай. Нүүрсийн хулгай 44 их найдаар хулгайлсан. Ковидын үед та нар сэж өвшөрлөөр хааж агаад 3 км газарт 29 км газарт 3 сая төгрөгөөр тээвэр гэдэг байсныг 120 сая төгрөг болгож жагаад өдөржингөө шүнжингөө зөөж хулгайлцгаасан. Нүүрсний хулгай 2 аптек гэрээгээр замбрааг өндөр үн тавьж байгаа тэндээ хамгийн хямдхан нүүрсээ зарж хулгайлцгаасан. Нүүрсний хулгай 3 бортек 400 их найдын хохиролтой. Нүүрсний хулгай 4 гэрээний хулгай 4-5 компаниуд бүгдээрээ өнөөдрийг хүртэл $50,000 авдаг. Тэрнийгээ бүгдийн зөрүү мөнгөний хилийн цаана авчаад тээврийнхаа нэрээр оруулж ирж хулгайлцгаадаг та нар. Нүүрсний хулгай 5 харбины гэрээ 10 их найдын хохиролтой. Энэ бүх хулгаанууд бүгдээрээ илэрх болохдоор та нар бүгдээрээ энэ аль нь төрүүлж хулгаагаад арах уу гэдэг ийм л уралдаанд явж байгаа. Том хулгайчт нь жижиг хулгай одоо нөхдөөдөө бүгдийн хулгааныхаа мөнгөөр худалдаж аваад хоёр талтай гаргацсан. Хойноосоо жиргүүлсэн. Ямар ичиг хэрэг зэрэг юм бэ? Нардам гэж зүгээр л дор тайдаг. Та нарын хулгай мөнгө чи ерөөсөө ил гарч чаддгүй. Тэр богдгуулын ам болгонд байгаа тэр хауснууд бүгдээр харахгүй байгаа. Хотын төвийн зайсангийн үнэтэй байрууд бүгдээрээ харахгүй байгаа. Тэр мөнгөнөр бүгдээрээ та нарын худалдаж авсан байрнууд шүү дээ. Хулгайч нар мөнгөө дандаа тэрнийхээ дор нуудаг. Тэр чинь эдийн засгт орж ирэхгүй. Хүмүүс ядуураад байна. Та нар баяжаал. Тэгээ өнөөдөр энэ хулгаан ингээд өнөөдөр бүгдээрээ ингээд жоохон удах юм бол та нар ч ястаа нэг бөөх ястаа нэг дэлгэж дуусах нэ. Тэрний хулгайч, тэрний хулгай, тэрний тендерийн хулгай, энэний хулгай соочлоор нэг юм. Тэгээд бид нар бас дээрээс нь мэднэ л дээ. Жижиг сажиггүй. Тэр бэтмэт хийсэн хулгаанууд нь тэр гэрээ мэрэний хулгаанууд ёстой нэр. Лөөрчт нэрэ. Дүүрэн сууч андаа. Янтаа та. За нүүрсний хулгааны асуудал анх 2002 онд орд иргэдийн залуучуудын жагсаалаар энэ Сүхбаатарын талбай дээр юу болсныг та бүхэн сайн санаж байгаа хаа. Энэний өмнө Адшаа гишүүн санаачлаад Гамбол нарын гишүүд санаачлаад энэ нүүрсний сонсголын ажлын хэсэг, хян шалгалтын ажлын хэсэг анх байгуулагдсан. За энэ шаардлагын дагуу улсын хурал дээр нээлттэй сонсгол зохион байгуулагдсан. Энэ бол нүүрсний салбарын ил тод байдлыг анх төрийн хяналтыг сайжруулах анхны томоохон алхам байсан. Ер нь тэгээд нүүрсний хулгайг тодорхой эргүүд бол төмөр зам, олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, худлаа авалттай холбоотой системийн зөрчлүүдийг хамаарч байгаа юм. Нийтдээ 124 хэргийг мөрдийн шалгаж 88 хэрэг нь шүүгээр шийдвэрлэгдээд байна. 20 хэрэг шүүгээр шийдвэрлэгдээгүй, хилцэгдээгүй байна. 48 хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна. Энэ 25 онд нийтдээ 48 хэргийг үнэлгээ өргөгдсөн үндслэлээр одоо хэрэг нэ шалгаж байна. 40 хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна. Энэ бол ерөнхий сайд 5 толгойд онцгой дэглэм тогтоосны дараа хулгай олон хэлбэрийг ээлжилж компани орлого үржихийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд нөлөөлсөн. Одоо таны яриад байгаа тэр олон гэрээнүүдийг ил тод болгож ард түмний хяналтанд орууллаа. Манай засгийн газар нэгч нууцаар гэрээ хийгээгүй. Цаашдаа ийм зарчим байж болохгүй гэсэн зарчим гаргасан. Ард түмний хяналтанд бай гэсэн ийм зарчим гаргаж байна. Энэ тэгвэл хар сэрэн дийлдэхгүй юм билээ. Үнэнч бай, худлаач бай, зөвч бай, бурууч бай. Ингэжээж бид нөгөө баялагын менежментээр зөв хэрэгжүүлж, баялагын сангаа хэрэгжүүлж чадна гэж үзсэн. Энэ бол бидний нөгөө хамтарч хийсэн үндэсний хуулийн нэмэлт өөрчлөлтийн маань амин сүнс учраас энэнийхээ төлөө бид зүтгэж байгаа. Хэнийг нэг буруутгах гэдэг биш. Энийг чинь нийтээрээ ойлгож хэрэгжүүлж төр дээрээс парламент засгийн газар хамтарч ажиллаж иж би энэ бодиттой хэрэгжинэ гэж итгэсэн. Одоо онцгой дэглэмийн хугацаанд тэгэхэд одоо амнаатан тэргээ шүүмжлээд энэ өнгөрсөн 15 жилийн хугацаанд түүхэнд хамгийн өндөр
одоо борлуулалт бит хэмжээгээр хийлээ шүү дээ. Сарын дундаж борлуулалтыг 1.6 дахин нэмэгдүүлсэн энэ хулгай зэрэгэдэд тэмцснээр 5 толгой дээр. Биржийн тээвэрлэлтийг 2 дахин, экспортыг 1.3 дахин, орлогыг 1.3 дахин, олборлолтыг 1.2 дахин нэмэгдүүлсэн. Энэ онцгой дэглэмийн хугацаанд бүх шатанд нь байсан хулгай зэрлэгээ тэр хулгай зэрлэгийн цаана нэг хүн суртал чиглэл өгдөг байхгүй. За тэгчүүл ингээ хөдлөн, ингэчүүл ингээ хөдлөн гэдэг дандаа юм текст саадууд. Эднийг арилгаж ийж энэ өөрчлөлтчүүд хийж байгаа маа. Энтэй чинь тэмцэж, дээрээсээ доошгүй бүгдийг анхаарах юм байна гэж шаардлага тавьж, тэгвэл доороо за дээрээсээ заачдаг. Дээд дарганараа яах ч үгээс та нар доороо болохоор одоо бүгд ингэж ийн гэсэн. 5 толгой төрийн эмчийн компаниудад тогтсон баг соёл болцсон юм хулгайн схем байна гэж бид үзэж энийг шалгуулсан юм. Шалгалтын ажил явуулсан. Сүүлийн 3 сарын хугацаанд нийт 81 удаагийн биржийн арилжаа амжилттай хийж 392.8 сая долларын үнэтэй 7.1 сая тонн нүрс биржээр арилжлаа. Энэ бол өнгөрсөн 7 сарынхаас өндөр үнэ байгаа шүү. Ингэж бод үр дүн өгөөд байгаа байхгүй юу? Одоо 9-р сард бол монголчууд түүхэндээ хамгийн өндөр буюу анх удаа 3.2 сая тонн нүрс экспортлоо. Энэ бол онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний экспортыг 5 толгойд нэмэгдүүлсний үр дүн байна. 2025 онд 7-р сард хэд 1.9 сая тонн, 8-р сард 2.7 сая тонн, 9-р сард 3.2 сая тонн нүрсийг гашин сухад хангийн бомтоор экспортлсон. Энэ бол хулгайтай тэмцэний үр дүн. Ингэжээж бид нэр одоо энэ эдийн засгийн эргэлтээ сайжруулж, энэ багш эмчнэрийнхаа цалин нэмэгдүүлж, эдийн засгийн